одоо ийм яриа хийгээд дон хобби гэдэг чинь дон гэсэн үг тийм ээ. Дон сайн ёрын дон тусч байгаадаа би бол хувьдаа баяртай байгаа. Тэгээ та нарт бас тийм сайн дорын дуурайх тийм дон их тусч байгааг хараад их баярлж байна. Тэгээд оюун бодол сэтгэл санаа бие махбодоос бүрддэг хүн гэдэг энэ амьтан оюун санаа нь 100% болж боожж өсөх явцдаа ухааных нь 20% нь бол ихий хөвлөд бүрэлддэг, 35% нь удамшдаг, за 45% нь бол одоо ахуй орчин нийгэм тогтолцоо үйл явцаас бүрэлдэж ингээд 100% одоо оюун ухааны цогцтой болдго юм байна хүн. Тэгэхээр энэ хүн гэдэг амьтан чинь олон зуун дамжиж олон сая жилийн түүхийг үлдээсэн дэлхийн хөрсөн дээр амьдрахтаа дэлхийн сайн муу, садар самуу, зөв буруу энэ түүхийг бүтээдэг учир жамцантай юм. Тэгээ хүн гэдэг амьтан бол ухамсартайгаар сайн сайхныг сэтэж, ухамсартайгаар бүтээн босголт хийж, ухамсартайгаар бүтээлч эрчмийг ундраадаг ийм хүн нэг хэсэг байна. Ухамсартайгаар хамгийн муу муухай атааж өтөөг сэтэж сайхан болгоныг үгүйсгэдэг, атаархдаг нэг ийм ухамсартайгаар хийдэг нэг ийм тааруу муу үйлдэл байна. Тэгэд энэ ухамсартайгаар муу муухай үйлдэл рүү ороод байдаг учир жамцсан хүн төрөлхтний түүхэнд эртний түүхээс ахуулаад идүүгээ хүртэл тэгээд дунд 100-аас наашаа давсан 100 орчин үегээд энэ хүний одоо үйл явцын түүхэнд бол энэ ухамсартайгаар муу үйлдэл, мохор сүсэг, нийгмийн буруу суртаал, хүний өөрийн гэсэн үн цэнгүй хандлага, бусдын гарыг харсан, царайчилсан, идэхгүй амьдрал ийм ухамсартайгаар муу үйл явдал руу хөтөлдөг. Ариг дарс хулгай дээр юм юу гэдэг тийм ээ. За нөгөө ухамсартайгаар сайн үйл хэрэг гэдэг юм бол дэлхийн суудангуудыг та нар мэднэ. Аристотель байна, Исаак Ньютон байна, Альберт Эйнштейн байна, Мөн Эдисон байна, тийм олон сууднуудыг нэрлэж болно. Гэхдээ хүн төрөлхтний түүхийг харахад тэр л сууднуудынхаа нэг сүүдрэл дор хоргодож явж тэгээд тэднийг мэрж мүлжиж амьдардаг, тэднийг амуулдаг, сайлдаг тийм одоо сүргийн тогтолцоотой явсаар өдөө хөрсөн 20 зууныг ардаа үлдээсэн ийм юм байдгийн байна. Энэ нь бол юу гэхээр зэрэг альтруизм гэж ийм золиослдог тийм үү, төлөөсөлдөг, өөрийнхөө төлөө биш өөр хүний төлөө, өрөөлийн төлөө гэсэн худлаа тийм буянтайлаг царайлсан ийм альтруизмаас болж хүн төрөлхтөн тэр ухамсартайгаар муу үйлдэл хийдэг ийм юм. Тэгэхээр альтруизмыг таягдан хайж байж сая бидний нүд цэлмэж нүдэнд туссан муу хөлөх, арилах, тархинд унсан тэр зунгаг, буртаг одоо илаарших ийм жантай юм байна. Тийм учраас альтруизмаас ангижирч байж гимээ хүн урт удаан хугацаагаар сайн сайхныг бүтээснээрээ бахархах, тэрэндээ одоо ханахгүйгээр цаашаа үргэлжилж зөв шунал руу тэмүүлж аз жаргалын төлөө, амьдралын төлөө тэмцэл нь одоо баталгаачих ийм учир жамцантай юм байна. Ер нь үзэл санааг бол үзэл санаагаар ялж байж л одоо ангитай, ангитай явдалд хүрдэг ийм одоо жамсны үнэн байна. За яагаад үзэл санааг үзэл санаагаар ялна гэж ойлгомжгүй юм хэлээд байна вэ гэж хүмүүс бол гайхаж хэлж магадгүй. Тэгэхээр муугийн суртаалд автсан үзэл санааг сайн сайхан үйл хэргийн төлөө чандлан тэмүүлдэг. Тэгээд эрүүл сарвал зүй цогцтой
тийм хандлагаар, тийм үзлээр тэр нөгөө үзлийг ялах ийм ёсон, ийм зам байна. Тэрний үг гэвэл муу альтруизм, хүнд хамгийн муу өдөр тусгадаг нь альтруизм, террор, аллах, хядлах энэний үндэс болдог нь альтруизм. Харин сайн сайхан хор холбогдлоггүй биеиндээ өгөөжтэй, хөгжилд өгөөжтэй хүн өөрөө боож үйл явуулах бол рационализм буюу эрүүл сарвал зүй зохис. Ийм юм. Тэгэхээр зэрэг энэ 21-р зуунд хүрчээд бид нар эрүүл сарвал зүй зохистой байж яагаад чадахгүй байна вэ? Энэ дэр маш их сайн бодох хэрэгтэй болцсон юм байна гэж. Тэгэхээр ийм одоо хярхагтай тийм хорон үзэл санааг одоо ялахын тулд бол энэ эрүүл сарвал үзэл санаагаа шууд тэр муу урхагтай үзэл санаатай нүүр тулж ялалт байгуулах учиртай байт юм байна. Ингэж ялалт байгуулахдаа бол сөргөлдөх биш. Буруу муу үйлдэлийг ил тод нээлттэй илчлэх, муу шаах биш. Хулгай дээрэм тануул хувилдааны энэ чинь хүний нийгмийг, хүний үнцнийг, хүний ирээдүйд хорлдог ийм харгас явдлаа гэдгийг шүүмжилтэй нээлттэйгээр буруу шааж хэлж өг. За нөгөө талаар бол бузар, булай, садар, самуун энэ бүхнийг бол зүгээр нээлттэй эрс няцааж том болдгоо юм шүү, энэ чи шившиг юм шүү гэдгийг хүний тархинд ойлгож суулгуулж байж энэ одоо зөв чиглэлийн эрүүл сарвал зүй зохистой үйл явдал бойчих юм аа гэж ингэж бодож байна. Тэгээд энүүнд хамгийн одоо ойр энэ одоо урхагийг ангаах тийм үзэл санаа бол объективизм. Би энэ түрүүнд ярьсан. Тэгээд Англи миний объективист үзэл санаа философи болвол баатарлаг орших ухаан хувьд хувь хүний ёс суртахууны зорилго. За мөн одоо эрүүл сарвал сэтгэлгээ, сайн сайхан үйлс, бүтээл сэтгэлгээгээр ундраад бий болсон бүтээлч хөдөлмөр, ариун үйлс, нарийн тооцоололтой, бодит тооцоололтой тийм одоо хөдөлшгүй үнц нь бол одоо хүнийг жинхэнээр нь үнэлж байгаа ийм объектив үнц юм а гэж Англи бол тунхаглан хэлсэн байдаг. Тэгтэл энүүнийг үгүйсгэж байхгүй болгож байгаа нэг одоо гайхамшиг бол өнөөдөр хүн төрлөختөнд ч байна. Зүгээр би одоо нэгэнтээ энэ манай Монгол улсын байж байгаа царайг хэлэхгүй бол горгүй энэ завсар хэлье гэж утсан. Хүн одоо өөрийгөө хамгаалуулах гэж өмчөө, амьдралаа, амь насаа хамгаалуулах гэж төр засгаа сонгодог. Тэгээд яг тэр нь жоохон андуурлын сонголт болсон байх магадлал өндөр. Ягаад гэвэл сонгогчдод өөрсдөө оюун санааны сүүдэртэй, урхагтай, бохир тарихтай болцсон учраас энд бол засаг төртөөгөө хамт сонгогчд нь өөрсдөө буруутай юм байна гэж би боддог. Тэгээ буруу сонгосон сонголтын үр дүнд бол тэр бол хүний эрхийг хамгаалах биш, хүний эрхийг хөвчлөөг хязгаарлаж, баялагийг дахин хуваарлаж, тэр байтугай баялагын сан гэж нэг юм байгуулж байна, тийм үү? Тэр л баялагын сан нь нөгөө сонгогсон сонгогчдоо хүрэх нь байтугай үнэртэгдэхгүй. Тэрийг юу гэд нэрлэдэг вэ? Ард түмнийхээ төлөө, сонгогчдынхаа төлөө, хүнийхээ төлөө гэдэг нэг сайхан хий хоосрал үгээр донгоддог. Манай улс төрчид эрх мэдлэлтнүүд. Тэгээд тэр баялагын сан гэдгийг би харлаа л да сая нэг хэдэн одоо бизнесмэнүүдийг урдаа суулгаж байгаад эхлээд 35% гэж байснаа. Шүүлдээ бүр шунлын дэв нь илэрхий болоод төвчээр алдаад хамаг ингээ барьж бас эрзэн тавигдаад 61% өг. Хүний бүтээсэн хувийнхны бий болгосон бизнесийг дээрэм хийж байгаа. Энэ бол дээрэмдэл, улаан цаан дээрэмдэл. Тэгэхээр ингэж байгаа төр засгийнхны өмнөөс нь харж байгаад одоо болноо.
одоо зогс. Хангалттай дээрэмдлээ. Та нар сонгуулиар далиндуул хандив мандив авна. Одоо болно. Одоо бидний зүгээр орхичих. Бид нар ажиллаа хий. Бид нар ажиллаа хийж ажлын байрыг одоо чөлөөтэйгээр сайн дураар бий болгож тэр ажлын байран дээр олон хүн ирж өөрийнхөө оюун санааг тэлж ертөнцийн үнэнтэй нүүр тулж ингэж амьдраг, ингэж аж амьдралаа дээшлүүлэг, ингэж салин бүнлүүтэй болго. Өөрийнхөө шоров хөлсний амтыг мэдрэг гэд хэлдэг тийм бизнесмен байхгүй. Амаа жимийг л хөлснө гойжоол ингэ суугаад байдаг. Энэ одоо ямар учир чанартай юм бэлаа гэд би одоо тунгааж сайн боддог. Энийг одоо ярианыхаа дундуур бас ярих учраас төр сатааруулъя. Ингээд ийм одоо бохир арга замаар тоолж баршгүй олон хүний амьдралд хөндлөссөн баг айлын гэрт ороод амьдралыг зохицуулах гэж оролцсон хүний амьдралын одоо ахуй орчинд хүний оршихуйн тусгаар тогтнолд халтсан ийм заваан ёс суртахуунгүй үйлдэлэрийн эрх мэдэлтэнгүүд бол төрийг занхайлгаж дарга дарганаар өөрсдөө одоо занхайж байна шүү дээ. Төрийг данхайлгаад өөрөө занхайна. Та нарын занхайсан дарганыг харсан байгаа хармаан дангараа хайгаал дашаагаа тулаад амьтын хүн загнаал байгааг одоо амьдрал дээр харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүний аз жаргалынхаа төлөө явах үйл явцад бол хамгийн гай тарж байгаа ийм үйл явдал. Тэгээд хязгаарлагдмал хүнд гай болохгүй тийм засаглал төртэй байхын оронд хязгааргүй эрх мэдэлтэй дангайсан тийм засаглалыг бүрдүүлж. Нөгөө авралын төр нь байхгүй. Авилгалын хог сав болоод гашуунаар хэлбэл авилгалын ийм бөөр нэг дуустдаггүй ширэгдэггүй тийм авилгалын хогтой. Авилгалын хундаамтай бас. Өөр хундаамтай байх ёстой шүү дээ. Тийм юм. За хамгийн ёс зүйтэй эрхчлөө тогтолцоо бол сайн иргэн байхыг хүнд хүмүүст олгодог. Ядуурлаас гарах арга замыг ядуучуудад мэдүүлдэг, ойлгуулдаг. Ийм тогтолцоо. Тэгэхээр ийм эрхчлөөтэй тогтолцоонд бол хүн өөрийнхөө амьдарч, өөрийнхөө тооцоолж, эрсдлээ тооцож, эрсдлийг яа давах вэ гэдгээ мэдэрч, мөнгө хийж, хөрөнгө босгож, өөрсдийнхөө хувийн аз жаргалыг зохицолоож, амжилттай байхын төлөө тэрнийхээ араас ирч хүчтэй явж амьдрах учиртай ийм том боломжийг олгодог тогтолцоо бол одоо чөлөөт эдийн засгийн өрнөл. Би зориуд өрнөл гэж хэлж байна. Энэ чөлөөт эдийн засаг чөлөөт өрсөлдөөн бол өрнөж явах хэрэгтэй. Цаг завгүй өрнөж явах хэрэгтэй. Тэрний төлөө хүмүүс цаг завгүй ажиллаж явах хэрэгтэй. Энэ бол хүний үн цэн. Тийм үү? Нойр хоолон гасан зүтгэж байгаа энэ зүтгэл хүний өөрийнх нь үн цэн. Энэ үн цэнд халдан довтолдог ийм харгас явдал бол золиос буюу төлөөс бид нар альтруизм гэдгийг төлөөслөгч гэж Монгол дээр буулгуулах оновчтой болох юм байна гэж ингэж үзсэн юм байна. Тэгэхээр зэрэг төр бол одоо монополчлыг өөрөө зохицуулаад мөнгөний системийг зориуд хянаж чөлөөт эдийн засгийг нийгмийн үйлчлэгээтэй хослуулж төр хувийн хөвшлийн түншлэл билүү. Тэ. Ийм нэрээр социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтанд дор хүмүүсийг айлган сүрдүүлж, хүмүүсийн эрх хэрэгчлийг хомж, ингэж одоо нэг ажил үүсэрхгүй юм хийсэн цэр болж явж байгаа юм. За хэрэгчлөө гэдэг бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруулжийг зорилго юм аа. Хуулинд хувь хүмүүрийн өмчлөх эрхийг тунхаглаж өгөөд тэгээд тэдэнд өөрсдөө хариуцлагатай байх өгөөжийг өөрт нь үлдээх нь бол эрхчлөөний маш том үн цэн юм аа. Капитализм бол эрхчлөө мөн гэж 1976 онд Нобелийн шагнал эдийн засгийн энэ салбарт хүртсэн Милтон Фридман гэж эдийн засагч ийм хүн хэлсэн байна. Энэ саяын одоо миний хэлсэн 2-3 өгүүлбэр бол Милтон Фридманы хувьцаагаа сонгох нь гэдэг номон дунд байна. За Милтон Фридманы капитализм бол эрхчлөө гэдэг энэ номон дунд байх юм аа. Тэгэхээр энэ 2 номыг бол 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 2 номыг бол
За тэгээд капитализм гэдэг бол хүн бүр ашиг хонжоо хөөхийн төлөөх бололцоог олгодог тогтолцоо. За түрүүний хэлсэн альтруизм буюу төлөөс золиос бол бусдын төлөө хувийн бодлоггүй өөрийг нь золиослох ийм хортой үр дагавар. За капитализм бол бусдаас хамааралгүй биедан явах хүний амьдралын үйл явц. За альтруизм ба золиос төлөөс бол бусдаас хамааралтай байх гэсэн ийм сохор зүн. Хэний төлөө амьдраад байгаа юм бэ? Тийм үү? Хэн нэгний төлөө амьдарч байгаа юм шиг тундаг, ундаг, гундаг тийм үү? Би л ийм байна, би л тийм байна гэдэг ингээд өөрийгөө байхгүй болгодог ийм сохор зүн бол альтруизм. Капитализм нь бол хүн өөртөө итгэлтэй байж өөрийгөө үнэлж, өөрийнхөө бүтээсэн үйлсээр өөрийгөө дөвөөлгөх тийм том боломж капитализм бол. За нөгөө альтруизм ба төлөөс золиос нь болохоор бардам занг буруу шааж, үгүйс гэж нулимж, унтрааж, залхуу, сул дорой, ялхайсан, арцаагүй, анкаагүй ийм доройчуудыг одоо хөөрөгдөг, хөөсөн хоосрол бол альтруизм. Капитализм бол ухаалаг тооцоо, бүтээлт ур чадвар, арилжаа, солилцоо, хүн хоорондын соёлтой харилцааг магтан дуулдаг ийм тогтолцоо. За альтруизм ба төлөөс золиосын худал хуурмаг бүтлгүүтэл нь даамжраад ирэхээр хүний эрх чөлөө амьдралаараа бодох бүх үнцнийг байхгүй үгүйсгчдэг, устгачдаг. Манай бидэнтэй их танил юм сонсогдож байгаа байх гэж бодож байна. За хүнд ингээд даруу зан, онгороо зан гэх юм уу, дураараа авирлах зан гэж нэг хоёр зам байна. Энэ бол одоо нэг ойлголтын л хоёр тал. Даруу зантай байна гэдэг бол өөрийгөө хөнөөж байгаа аимхай хулчгар арчаагүй хүний зан даруу байна гэдэг бол их даруугаар бахархдаг шүү дээ. Даруухан сайхан хүн шүү гэдэг. Дугаа хүний доотх нойтон гэдэг л учиртай үг юм шиг үлээ шүү дээ. Тэр дугаа хүний доотх нойтон гэдэг бол Монголын онж хэлсэн үг гэж бодоод байгаа. Тэр үний цаана хамаг муу муухай гантай бэж байдаг. Ийм. Нөгөө дураараа байдаг нь хит дураараа авирлна гэдэг бол эрхчлөөг зоргоороо авирлах авирл гэж андуурсан ийм андуурл. Ийм хоёр яг л одоо нэг ойлголтын хоёр тал гэсэн үг л дээ. За ингээд өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бардамнах үн цэнгүй тийм үн цэн устсан газарт бол одоо хамтч үзлийн сэтгэл зүй давмгайлж лавширдаг. Тэгээд одоо хувь хүний эрх чөлөө энэ төр бол байхгүй болдог. Хувь хүний үйлдэлүүд бүгд зогсон болдог ийм юм. За ер нь бол хүн одоо өөрийгөө бусдын төлөө зориулдаг буюу бусдын төлөө өөрийгөө золиослох хэрэгсэл гэж бодож байгаа болвол буцаад тэр хүн нөгөө хүнээсээ чи миний төлөө золиослох ёстой гэсэн ийм өөрийнхөө үн цэнийг үнэлүүлэх гэсэн ийм шаарддаг. Энэ бол жинхэнэ альтруизмын мөн чанар юм шүү. За хэдий цэнэ золиослогдсон бусдын төлөөг нь төдий чинөө галзуу солиотой, төдий чинөө бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, нийтийн төлөө, ирээдүйн төлөө, улс орныхон төлөө гэсэн ийм одоо бүх үйл явц урагшлахгүй зогсонгүй байдалд орох юм хоосон одоо зохиомол үйл явдлууд. Та нар энэ юунаас харж байгаа вэ? Янз бүрийн нөгөө ямар юм бэлээ? Лайв манай улс төрчдийн ярьж байгаа юм хүмүүс харж байгаа бох тийм ээ. Нэг л их сайн сайхны төлөө, нэг л хүний төлөө гэсэн ийм одоо буянтай амсны цаана дандаа бузаргуулаа булхаа нуугдж байдаг. Ийм юм. За тэгээд хүмүүнлэгийн төлөө гэсэн гигантын царайгаараа одоо олон мяга төслүүдийг ингээд хэрэгжүүлж байна. Тэр нь бол олон түмэн зориулсан гэсэн нэг том лоозунтай. Тэгээд асар том одоо мөнгө цаана угаагдаж байдаг. Ямар ч хамаагүй улс төрийн аргаар ямар нэгэн аргаар тэрийг заавал хэрэгжүүлдэг. Тэгээд хэрэгжүүлж байгаа явц нь зардал мардал ерөөсөө ил тод биш. Бүрхэг. Тэрний цаана хүнийг золиосно, ажил хийж гүйцэж байгаа хүмүүсийг бүгдийг золиосно. Нэмээд хүн зүртэл татвараар дарамтлал. Би зүгээр ингээд ганц хоёр жишээ амтан хүний нэрийг хэлээд яхав. Энэ сангийн яам маам ч юм уу энэ төр засаг ингээд энэ нөгөө төр хувийн хөвшлийн түншлэрээ гэрээ хийгээд тэгээд
байшин барилга, цэцэрлэг, сургууль янз бүрийн бариулдаг юм байна л да. Тэгэд нөгөө мөнгө өгөхгүй. Энэ ч фашизм байхгүй. Тэрний оронд бүх татварыг тэглэж өгөөд бүх хүнд сурталчилгаан хасаад элдвэрлэн онцгой зөвшөөрлөн бүгдийг зогсоогоод тэгэл тэр хүн хувийнхаа бизнесийг хийяв. Гэх нь илүү зүүж өгстой эрүүл саруул зүүж өгс юм а гэж. Ингэж бодож байна. Тэгээд одоо гаргаж байгаа зардал нь сая чин 500 тэрбум төгрөгийн туул муулын нэг бахан яриа гараад байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгээд тэр зардлаа нээлттэй хэд толд хийдгүй ийм золиослох. Энэ бол золиос байхгүй альтруизм. Тэгээд ер нь золиосны амттаас бол дараагийн золиослогчд төрдөг. Энэ золиослогчдын дунд чинь нэг золиослогч нь сая зурагтаар ярьж байл л шүү дээ. 126 гишүүний ер нь 50% нь нэг 50 гаруй хүн нь бол одоо яахрахгүй дээрм чин хулгайч мөн би баталж байна. Би ярэ тэр нь биш л дээ гэдэг байхгүй. Арай гэдэг юм аа. Би биш гэхгүй юм. Би бас арай биш гэхээр зэрэг бас нэг асуудалтай. Тэгэхээр би энэ 126 дотор төрийн 3 өндөрлөгийн дотор лоосоогүй хүн нэг ч хүн байхгүй. Би тэгж хардаж байгаа. Би хардах хэрэгтэй. Хардах ирэхээр барихгүй тэр нь баталгаажаад тэгин миний хэлсэн хэлээгүй хөөхөө биеийнхээ хормойг өсгөөд тэг биеийнхээ тэр хормой дотор болж байгаа явдал гар дотор болж байгаа явдлын тэр бүгдийг мэддэг учраас бүгдээр биендээ барьцаалагдсан. Ийм Монголын улс төр бол барьцааны улс төр, хувилдааны улс төр. Тийм учраас ичгүүргүйгээр бие рүүгээ дайрна. Маягүй мууд наймаар одоо энэ хоёр хэзээ ч эвлэрэхгүй дээ гэсэн чинь бид хоёр ч одоо биеиндээ нэг тийм муу юм байхгүй шүү дээ. Бид тэр чинь сайн ийм садар. Энийг бас садар гэнэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо зөвшөөд аав болохыг би садар гэхгүй. Энэ улс төрийн энэ садрыг бол хамгийн садар гэж үзнэ. Энэ бол садар самуу явдал. Тийм. За энэ садар самуу явдал энэ одоо хуваагүй явдал бол Монголд энэ тэмдэглээд байгаа 100 жилийн туршид бий болсон. Би бол энэ тэмдэглээд байгаа 100 жилийг ухаантайхан шиг мэдлэгтэйхэн шиг улс төрч гарч ирсэн нөхцөлд бол зул өргөнөө 100 мянган хүний амьсгаа авцсан шүү бид. За тэр Орос Морсын зөвлөлтийн одоо коммунистуудын Орос хятад зөвлөлтийн коммунистуудын 100 сая яах вэ? Фашист Герман нацистуудын одоо 60 сая хүмүүс яах вэ? Монголчууд бид нар цөөхүүлэхнээ өнөөдөр 3.5 сая хүн амтай тийм ээ. Тэгээ хэдүүлэхнээ байхдаа 100 мянга гарын хүн гэж байгаа шүү. 30 мянга 27 хүн ч худлаа. 30 мянга 27 мянга гэж худлаа. 100 мянга гарын хүнийг. Тэ. Альтруизм гэдэг бол одоо үер тавцсан тийм гол молны ингээд нүх онгож үлдсэн нүх. Тэр нүх рүү монголчууд 1920 оноос хойш 100 мянган хүнийг чихэж алсан. Нэмээд өөртөө нүх ухаж байгаад алсан. Тийм түүхий чинь баяр наадам хийгээд бүх барилдуулаад дуу хууруулаад тэмдэглээд байх нь ичгтэр явдал байхгүй. Дэлхийн шиг. Сая Оросын холбооны улс чигтэйхэн ялалтын баяр маяг хэллээ. Хүн ялалсан, хүн хядсан. Тиймний оронд харин эмгэнэл илэрхийлж зориглож байгаа хүн бол эрүүл саруул сэтгэлгээтэй улс төрч. Чиний үеч 1920 оноос эхлээд сажламын хэрэг гээл тэгэл КГБ-гийн тусгал орж ийл монголчуудыг бол балалсан шүү дээ. Тэр түүхээ одоо мэддэггүй. Мэдээд хэлэхээр зөв худалч гин. Тэр ярагчдынхаа 100 муу гаруй жилийн ог тэмдэглэнэ. Нэртэйгээр яргалсны агуух ярагч нь тэрний 100 тэдэн жилийн ог гэж зарлахгүй юу? Би нэг жишээ хэлье. 1921 оноос хойш юм байна. 1938 онд байсан баха. 56 гавж 32 маарамб 32 маарамб 14 аграмб 8 зээрэмб ийм шашны одоо өндөр цол хэрэгэмтэй одоогийнхаар бол шинжлэх ухааны эрдэмтэн юм уу да тэр шашин дан бол 102 хүнийг баривчлаад
97-гийн ерөөсөө шүүх хурлгүй шууд буцсан. Мөн үү? Үлдсэн 5 хүнийх нь ар гэрийг үлдсэн 10 хүн байсан байгаа. 5 хүн байлоо. Тэгээ 5 хүнийг 10 жилээр хоригхол өгөөд тэгээ ар гэрийн өлсгөлөнд нэрвдүүлээд тэгээ ар гэр үр хүүхдийнээс хүн харах нүүргүй болгоод танай аав ээж энэ одоо буруу нүгэлтэн тэгээ эсэргүү ингэц. Тэр гавж гэдэг нь бол одоо номын өндөрлөгт гарсан тийм үү? Буддийн философийн өндөрлөгт гарсан. Гавжийн дамжаа барина гэд одоо ном хэлж тийм ээ л. Оюун ухааны өндөрлөгт гарсныгаа хэлдэг юм байна буддийн философи. За Маранб гэдэг нь одоо ангаахын ухаан тийм үү? Одоо ангаахын дээд гэж байна шүү дээ манайд. Тэрэн шиг ангаахын одоо эмчилгээний одоо ухааныг судалсан хүнээ Маранб гэдэг юм байна. Агранб гэдэг нь аг тарины өвчсийг тийм үү? Одоо таринд одоо барьдаг тийм сөрхий юм байт юм ба шүү дээ. Тийм юм эзэмсэн хүмүүсийг. Зээрэн бигдэг нь одоо зурхаа бид нар чинь нэг өнгөрөхөөр очиод алтан мөнгөн савын нээлгдэг шүү тийм ээ. Тийм одоо эрдэмс бол зээрэн би юм байна. Одоо наадуулаад устдаг. Бүгдийн ал. Цөмийн устдаг. Сталины даалгавраар ийм үйл явдал манай Монголд болсон. Энийг Жамцын Баясгалан гэдэг хүн хийсэн. Нөхөр Маршал Жовсон танд гэж ёсолж угаад би өвсгөлийг дохинуулаад ирээд яваад ийм муухай бузар альтруист үйл явдал хийгээд тэгэд мянган ламыг тэр аршаантай хийдэд хэд хэм минутын дотор буу танктай очоод автоматар шүршээд хэд хэм минутын дотор шүү. Бүгдийн тэр аршаантын хойтлын ууланд байхгүй болгосон. Би тэр газар дээр нь очиж хүмүүстэй тэнд одоо сүм хийд өрж байгаа судалгаа хийж байгаа хүмүүстэй уулзаж ярьсан. Үнэхээр одоо өр интермер. Тийм үйл явдал болсон. Би энийг нөгөө ухамсартайгаар муу үйлдэл хийвэл ийм явдал болдгоо гэж ихэлсэн яриатайгаа уйлдуулж хэлээд байна. Энэ бол терроризм, энэ бол альтруизм. Энэ бол хүний үн цэнийг үгүй хийж байгаа. Хүн цаашаа үрж өсгийг байхгүй болгож, удам судрыг устгаж байгаа, гений фондыг устгаж байгаа ийм бузар үйл явдал. За тэгээд 27 жил Монголын тэр үеийн төрийг толгойсон 2 удаагийн маршал би яг нэрийн цэгцэлч төв. Тэр хүн 1952 онд Оросод өгсөн. Өгч хөвдө Оросод алуулсан. Гэрчээ устгах шүү дээ КГБ. Тэгээд тэр хүнийг 52 он цагаан сарын битүүний ороор нухсан Оросод. Тэгтэн амиа оруулсан хэд хэдэн хүн байна. Эзэн хүчлээгээд амиа оруулсан Монгол тийм үйл явдал болсон байна. Одоо ажил төрөл хийгээд яхах ингээд одоо өрөө тасалгаа контор сумаа түгжээд гониглаад гонихраад аргитар суугаад алга болсон хүн байсан байна. Одоо өдөртлөхгүй болсон энэ бас дуусаа гэд. Энэ бодит явдал. За тэгээд 15 толгойтой атгаалжи хармангас гэдэг нэг үлгэрт гардаг тийм ээ. Тэгсэн чинь нэг юм боллоо би жүжигчин энэ академик театрт. Академик гэдэг чинь ч бол нэлээд том л цолол доо. Одоо эрдэм мэдлэгтэй байх ёстой газар л та. Тэгэхээр тэр академик театрт нэг академик юм болсон юм байна. Хөхөлдөөгүй хөөгийн үлгэр гэж жүжиг хийгээд. Тэгээд тэнд нэг сохор хаан нүднээс хорцсон. Сохор хаанаа хулигдчихж байгаа замбраагүй завхай хатан. Тэр хатанд долгонж байгаа баахан одоо ухамсартайгаар муу үйл хийдэг цусардлын дээд зэргийн хэдэн одоо төшмөл. Надад оноогдсон дүр бол тэр хотол хуурамгийн эсрэг, хувилдааны эсрэг явж байгаа дүр байсан. Тэгээд нөгөө 15 толгойтой атгаалж харамгас миний толгойг ингээд өмгөд авчдаг байхгүй. Тэгээ ямар сайндаа миний хүү жоохон байсан. Нөгөө толгойг авчгаар чи би дээлээд толгойд өрөөмө толгойг болчих штэ. Тэгээд аав энэ толгойг идчихлээ гэд ойлж байсан гэж тэгж үнэмшил нь одоо хийж байл штэ бид нар. Тэгээд Дорцсон боо найруулагч энэ жүжигийг найруулсан. Зохиолч нь Дармын Батбаяр байсан. Юу 15 толгойтой атгаалж харамгас гараад ирв.
заавал 15 толгойтой байдаг нь яадаг та нар? Нөхөр дөржсөн. 15 толгойтой гэж манай ах トゥ Орос улсыг хэлж шүү. Зөвл толгой тулсыг. 15 бүгд найран тулстай мөн бай. Нөхөр мөжөөсөө. Чи яасан ёс суртахуунгүй нөхдөд нөхөр та нар гээд дөржсөн бонор чи байцаагаад жүжигийг хаагаад. Энэ сохорно гэдэг нь одоо манай Сэдэн Балдаргыг хэлж байна та нар. Энэ гатан нь болохоор Пилатава их чи хэлж байна. Ингээ жүжиг хаасан. Би цэрэгт явсан. Тэр жүжигэн дээр цэрэгт яваад хамаг гойг өсч юмаа шатаалгаад. Миний цоош нь авчихсан, эхнэрийн минь авчихсан гачин гой тэр үед орос дэлгүүрээс гойг өсч юм байхгүй. Цэрэгт авчих хүний хувцсыг хамаг юм усаад хувцс бат бүгдийг шатаачих юм чинь үүрэндээ. Энд чи юу вэ? Ийм нийгэм үзнэ үү? Үзмээр байна уу? Ийм нийгэм донд баймаар байна уу? Би та нарлага харж ярьж байгаа ч гэлээсэн энэ дэлгэцээр харах хүмүүст хэлж байна. Ийм хүсээд байгаа юм уу? Тэгвэл тэр лүгөө явахгүй юу? Тэгээ амар сайхан дажгаад гуцунтаа шатаалгаад нөхөр мөхрөө буудуулаад тэгээ амьдрахгүй юу? Гэж хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад. За өнөөдөр миний харж байгаагаар 5 толгойтой татгаалж хар мангас татвар төлөгчдийг золиосож амьдарч байна. 5 толгойтой татгаалж хар мангас химб. Шулуугаа хэлж тэр үе Сэдэн балмын тоогооч зүгээр л жүжиг хийж хахад хардаад байсан юм чинь. 5 толгойтой. Монгол ардын нам, ардчилсан нам, хүн нам, иргэний зориг нам, номтой баярын номтой нам тийм үү? Ингээд 5 толгой. Тэгээ нэг биенээс ингээд 5 толгой салаалцсан. Айгүй том гүзээтэй хөлн чүүргэр. Ийм улс төр манайд байгаа. Энэ 5 толгой дотор нь юу байдаг вэ? Коммунизм, социализм, фашизм, нацизм, альтруизм. За цаашаа өрн бүлвэр коллективизм, мовизм гэдэг расизм тэргээл явж өгнө. Цус нөжөөр ангиллал тэр ч тиймний хүүхэд энэ чиний хүүхэд гэл ингэж байгаа шүү дээ. За ийм 5 толгойтой татгаанч хар мангас болвол одоо маш зузаан хаана бариад тэр дотор нь татварлагч юм ховын өмч хөрөнгийг хурааж дээрэмдэх тийм шунал руугаа дайрч байна. Байгалийн баялагийг эзэд нь одоо иргэд нь манай ард түмэн байгалийн баялагын эзэн үндсэн хууль мол гэдэг энэ амаараа гачин гоё ярина. Ачаар дээрээ өөрсдөө тэрийг зооголдог ийм мангасан төр байна гэж хэлж байгаа юм да. Энийг бол шимэгчлэх төр гэж хэлнэ. За ингээд иргэд сонгогчдод өөрсдөө сонгосон төрдөн хэмлүүлж, хэлмэгдэж, хэрчигдэж, хашаа байшингаа нураалгаж, түүч мүцээ хураалгаж өөрсдийнхөө баялагийг бий болгосон баялагаа тэдний хувь мөвийг хураалгана. Ямар юм бэлээ шинэ моршоогоор шинэ хулгайны сэтэл бий болгоод ингэ явж байгаа юмтай эвлэрээд байгаа тэрнийг өөгшүүлэн хамгаалдаг тийм үү тусгай одоо мөнгөөр тэтгэгддэг ийм бас нэг одоо давхар лоёрчд гараад ирсэн юм байна. Тэгэхээр ийм халамжийн ийм хазгар төр бол ганц шөнийн дотор бий болоогүй. За энэ ганц шөнийн дотор устж анчихгүй алга болохгүй. Тийм учраас урт хугацааны нарийн бодтой логиктой ийм хөтөлбөр гаргах хэрэгтэй. 20-50 шиг биш шүү. Жинхэнээс хөтөлбөр. За энэ хөтөлбөр бол хувь хүний эрх чөлөө, хувийнхны бүрэн чөлөөт зах зээлд одоо өөрсдийнхөө ажил үйлсийг өсгөх тийм чөлөөт өрсөлдөөнд орсон бизнес зах зээлийн зарчим дээр үндэслэж авсаархан татварладаг, айлгаж сүрдүүлдэггүй, хүн сурталгүй төрийг байгуулах явдал. За би энийг дахиад хэлнэ. Манай Какалабахан ерөөс бүгдээрээ энэ үгийг ер нь яриа болгон дээр ярьдаг, цаашдаач ярих хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ төр засаг оршин бай гэвэл 3 үндэслэл бий. Нэг нь хувь хүнийг харгислал хүчирхийлээс хамгаалдаг сэргийлэх байгууллага. Сэргийлэн хамгаалах байгууллага. Хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалдаг хараат бус ёс суртахуунтай тэр нь ёс зүйгээр бэхжсэн ийм шүүх. 3 дахь нь улс орны гадна дотны хандлагаас хамгаалах батлан хамгаалал. Энэ 3 юмыг л төр засаг хийн.
төр засгийн оршихуйн үндэс нь энэ. Бусдын хүмүүст үлдээнэ. Тэгж байж бид нар өнөөдөр энэ гачлан зовлонгоос гарна. Энээс гарахын тулд бол одоо хүмүүс энээс айн зарим нь ичин яаж болдгийг ингэж болохгүй шүү дээ. Энэ би сайн мэдчихэв. Намайг одоо хараана. Энэ бол өвчтөе хүн байгаа угаасаа ийм гин тэгэрэй гэж хэлнэ би. Тийм учраас нэгдүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үн төлбөргүй боловсролын бүх хөтөлбөр болоод халамжуудыг зогсоох хэрэгтэй, цуцлах хэрэгтэй. Бизнес тавьдаг төрийн бүх хяналтыг устгах хэрэгтэй. Бүх өмчийг нээлттэй ховжлох ёстой. Нийтийн өмчийн газрууд, ус, цахилгаан, бохирын сүлжээ, замууд бүгдийг нь ховжлох хэрэгтэй. Төрөөс бизнест олгодог одоо татаасуудыг зогсоох хэрэгтэй. Бүр дээрээс нэмээд бизнест олгодог тэр онцгой эрх гэдэг юм тусгай зөвшөөрлж юм. Тэрийг бүгдийг нь устгах хэрэгтэй. Төрийн зарц болсон төв банкыг татан буулгах хэрэгтэй. Энийг бол хүмүүс одоо миний дотны нэлийн ном судар уншсан найз нар за наад чинь осром чи өвчин тусчих шүү. Энийг хэлж би энийг нийтлэлтэй бичсэн. Хэлж болохгүй шүү. Би энийг би хэлээд байгаа юм шиг. Энийг чинь тэр Австрийн скул тийм үү бүгд хэлээд байгаа. Тэгээд чөлөөт банкны системтэй болох, хувийн мөнгөний алтан стандартыг тогтоох, арилжааны эрхчлөө гэрээ хэлцлийн соёлт үйл явдлыг бий болгох, санхүүгийн зохицуулах хороо, мэрэгжлийн хяналтын газар, тэгээд төрийн бас олон нийтийн байгууллага бүгдийг зогсоох хэрэгтэй, бүгдийг татан буулгах хэрэгтэй. Ингэж байж яамдыг цөөлнө, яамдыг нэг оронтой тоонд хүргэх хэрэгтэй. Ийм юм. За энийг одоо сосруурам ингээд өөрөөсөө зохиогоод хэлээд байгаа юм биш. Энийг чөлөө загазай, чөлөөт эдийн засгийг судалдаг Австрийн одоо суутнуудаас Карл Менгер, Людвиг Миц, Фридрих Хайек, Мөри Ротвард тийм үү? Энэ хүмүүс. Одоо Айн Рэнд бол бүр тодорхой дуурч байгаа. Сая миний хэлж байгаа энэ хэдэн үг бол би өөрөө зохиогоод хэлсэн юм биш. Тэн дээр байна. Чөлөөт цагаат зээлийн хувьсгал Айн Рэндийн дангар төрийг нөрөх Айн Рэндийн үзэл санаа гэдэг ном. Тэр 14-р бүлэгт байгаа. Та нарын унших сонирхлыг би дэгдэхийн тулж байна. Үнэн байна уу худлаа байна уу сооч одоо жоохон солиотой юм шиг үлээ. Ер нь солиотой биш байна уу гэдгийг шалгыг бол тэр номыг унш. 10 залхуураад чи хүрээд зүгээр 14-р бүлгийг л уншиж. Тэгээд уншсныхаа дараа танд нэг гоё болно харж байгаарай. Ядаж тэрийг хийдгүү мах гэхэд нэг юм харж чад ийм болдгоо багтаа гэж бодно. Тэнийг л биш бодно шүү. Энийг дэлхий дээр хэн хийцээ? Хэн хийсэн саяын бүх концепцийг? Хэн хийсэн бэ? Хийсэн хүн биш хэн хийсэн? Нэрлэх хүн байна уу? Дэлхий дээр хийц. Саяын миний хүнний дургу хүрхэхээр зогсоох, устгах бүх юм хэн хийсэн? Хайвар мэлээ хийсэн. Мэлээ өөрөө зүүнтэн байсан. Социалист байсан. Тэгээд тэр дунд байж байгаа социалистуудын, альтруистуудын хамаг бузар булаа дунд утгалдаж явснаа мэдсэн. Мэдэнгүүтээ сая бүр номын дэлгүүр мүлүүр захаар яваад сая миний хэлсэн бүх хүмүүсийн номыг уншсан. Мөри Ротвардын одоо эдийн засгийн бодлогыг дээлингт нь баримжаалаад ингээд 9 ямтай болсон. 9 ям. 18 ямтай байсныг 2 дахин болгосон. 15,000 хууль дүрмийг цуцалсан. Хайвар мэлээ. Саяын одоо миний хэлсэн бүх элементүүдийг бүгдийг нь устгаад хүнд гайвалж байгаа болгоныг устгасан заяа. Ийм эр зоригтой байж байж, ийм эрүүл сарвал сэтгэлгээтэй байж байж улс орноо авардаг. Одоо Аргентин өргөн болсон. Өнөө эсэргүүцээд байсан, орилоо жагсаад байсан зүүнтнүүд хулигнд бус. Тэжээвэр малнууд өөрийгөө тэжээх ёстой, өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг мэдсэн. Ингээд багсагнал тэжээл дээр нэг хурга шиг тавьж байгаа зүгээр шугтнал дайрд юм аа. Яг тийм манайхан. Бодлоо юу? Хангай авраг нэг шийгөө авцраг тавьсан чи яалаа. Нэг халуун сав ингээд эхлэлгүүр дээр хөлөөр зарсан чи манайхан яалаа. Далай ламыг ирсэн чи яалаа. Нэг бясалгагчийг ирсэн чи яалаа. Нэг пасторыг ирсэн чи яалаа. Бүгдээр нь очсон хүмүүс бүгдээр л очоод. Мөнгө далалдаг нэг юм бүхэн өргөнд яалаа.
Ийм арчаагүй альтруист болчиход байна шүү. Энэ бол тархины буртаг бохирдол. Ийм юм аа. Их сони юм харлаа би одоо энэ та нарт энэ ярих яриагаа хийж явах хэвчээ нэлээ юм ухаж төнхөлөлдөө. Тэ. Хятад бүгд найрамдах Хятад улс одоо 1.4 тэрбум хүнтэй юм байна. 26 яамтай. Манай хойд ах 143-аас 46 сая хүний хооронд хүн ам хэлбэлздэг юм байна. 21 яамтай. Манай Монгол улс 1.5 сая хүн амтай. 1.5 сая хүн амтай. 22 яамтай байсан одоо 17 яамтай. 16 яамтай юм уу? Юу гэнэ? 3.5 сая. Уучлаарай. Би ягаад 1.5 гэж вэ? Уучлаарай би хүнийг цөөлөх гэсэн юм шиг олон болтугай. Нацаг дөржин хэлдгээр Монголын өрс маш олон болтугай. 3.5 сая тий. Америкийн нэгдсэн улс 340 сая хүн амтай юм байна. 13 яамтай. Англи 68.5 сая хүн амтай 20 яамтай. Аргентин 45-аас 46 сая хүн амтай одоо 9 яамтай. За энэний агуулгыг миний энэ хэлж байгаа агуулгыг та нар ойлгож байгаа бох тийм ээ. Ийм цомхон бүцтэй тогтолцоотой бол яах гэдэг. Эдийн засгийн эрхчлөө гэдэг бол хүний ам амжиргааг тэтгэж байдаг ийм эрхчлөө. Энийний төлөө хүн өөрөө зүтгэхгүй юм бол чиний өмнөөс зүтгээд өгдөг хүн байхгүй. Тийм төр засаг байхгүй. Тэр чинь бүгд худлаа. Хүн бүхэн төрөлхөөсөн одоо бусдын хүч эрхэнд авталгүйгээр өөрийнхөө толгоогоор бодож, өөрийнхөө гараар үтээж, өөрийнхөө биеэр үйлдэж, арилжааны ам хийж ашиг хонжоотой амьдрах ийм учрж онцлог. Гагцхүү хүн өөрөө сайхан амьдралтай болох салшгүй дархан хэрэгтэй шүү. Энэ Монгол хүний дархан эрх байхгүй. Их хурлын гишүүний бүрэн эрх л байна. Монгол хүний дархан эрх байхгүй. Үндсэн хууль нэг жоох юм заасан. Тэр үндсэн хуулиараа хүн өөрийгөө хамгаалдаг. Шал хөдөлгөөс нэг жагсаал магсаал те. Тэгэл ховж юм дурт. Тэгээ Монгол хүн бол хөгжсөө базарваны чи 90 оноос хойш бол би бол 90 оны үүсэд өөрийн биеэр одоо оролцсноор барахдаг. Би энэгээр бардамдаг. Би тийм эрхтэй. 96 оноос 2000 оны хооронд Монгол хүн нүд тайлсан, үнчтэй болсон, үхэр малтай болсон, орон суустай болсон. Энийгээ дандаа ярих юм гэлээ дандаа ярина. Яриулаг хүм ярьжэг. Гадагшаа дуртай орн руугаа явдаг болсон. Бололт би. Одоо бидний байж байгаа газар ийм гоё газар байсан юм хизээ байсан. Залуучууд очиж дуудлага нь Улаанбаатар очиж дуудлага нь Зангаа зөөхгүй оруулахгүй Шарсан хаам ямар юм бэлээ хойд цай үлээ тэрнээс өөр хоол байхгүй сонголт байхгүй. Өнөөдөр бол өчнөө хоолны сонголтоо Гятад, Матад, Солонгос, Монгол, Япон, 9 шидийн хоол идэн бид нар. Тэгэхэд ганцхан удаатай хураг, Шарсан хаам хүний хотоодыг алдаг. Тэгээд юу л хойд цай. Тийм биш шүү дээ. Ресторан ороход Зангаа зөөхгүй л хөөн хоошиг өгд. Тэгэхээр Монгол улс бол хөгжсөө. Атаач хөөрхий би чамлахгүй хөгжиж байгаа гэж би бас зөвшөөрнө. Тэ? 2000 оноос хойш хүний боожлт хөгжил эрхчлөөнд л садаа бас. Бизнес садаа бас. Ийм юм. За хүн одоо бусдын аж аргалдан ашигладаг тийм ээ. Бусдад одоо доромжлогдог, бусдад дагаар ордог тийм одоо ёс зүйгүй тийм утгагүй явдал хүн дээрээс байж болохгүй маа гэж. Хүн хоорондын сайн дурын харилцаа бол хамгийн сайхан үйлдэл. Капитализм гэдэг нь хүн хувиан бодож амиан гिचэх ийм тогтолцоо. Би тэр хийсэн тийм ээ хувиан гिचэх хувиан бодож амиан гिचэх гэдгээс битээ. Би итгэе. Жишээлбэл 5 найз ингээд хоол идлээ гэж бодъё л доо тийм ээ. Нэгнээрээ даалгачж л байгаа бол тэр үл онгоо. Мөн шударгаар гараад тусдаа тооцоогоо л гарах хэрэгтэй. Ийм зарчимтай бол сурах хэрэгтэй. Тэр хувиа гिचэж байгаа явдал биш. Өмбөн хувиа ингэж хувиа гिचэх хэрэгтэй. Хувиа гिचээсэн
амиа борлуулсан хүмүүсийг тэр үед нэг нодоргон дотор тамиртай харамч марамч гэж муулдгийг харамлах ёстой. Өөрийнхөө бүтээсэн юмыг зүгээр хүнд өгдөг юм гэж ямар юм бэ тий? Одоо би урлагийн хүн. Тоглолт ингээ болно. Одоо зүгээр болцсон. Одоо зүгээр ч гэж бараг зүгээр болоогүй шүү. Би л одоо сайн найз нөхөд бол одоо энэ манай амраа гэдэг мэдрэний тоглолтыг үзийгвэл би билетийг худалдаж авдаг. Авна. Яриа хөрөнт тэгдэг би билет худалдаж авдаг. Нэг урилга өгчихгүй ахтай яа тий. Тэрийг дих ёстой юм шиг тий. Тэгэл нэг тийм эрхэлж байгаа нь хүртэл нэг тийм альтер биш тий. Хөгийг харамж хогвэ. Угаасаа удам нь тийм. Тэгээд цаашаа ургуулаас осор урмын юу хэлж үсэн муухай. Тэмээшиг уруултаач гэж. Энэ хүн өөрийгөө ямар бохор ертөнцөө гэдгийг харуулж байгаа хэрэг. За капитализм гэдэг бол би түр хэлсэн өөрийгөө авч явах тогтолцоо гэдэг. Тэрнээс үүш одоо бурхны төлөө, бусдын төлөө, нийтийн төлөө, нийгмийн төлөө, нэгнийхээ төлөө, эх орныхоо төлөө, ард түмний төлөө гэсэн юм юусоо байж болохгүй. Энэ бурхны төлөө гэдэг энэ би гандаа хийдмээ тэр шашин бурхны тэр соёл мэлийн философийн зүгээр дотор хүнддэг нь л дээ. Буддийн философи бол аврал өөрт бий. Бурхан баймал чамд бий, бог байвал чамд бий гэсэн мэт. Түүнээс бурхны чинь ангаадаг тийм арилгадаг тийм ерөөс тийм ижид юм ерөөс байхгүй. Шашны нөлөөлөөр хүн төрлөختний түүхэнд эрхчлөө бол байнга хаагдаж тийм ээ хүн өөрийгөө боол тэр үзэснааны боол болгож явсан түүх байдаг. Карл Марксийн нэг үг гэдэг чинь шашин бол хар тамхи гэдэг. Тийм ээ. Тэр мухар сүсгээс шууд сууг татангуутан Карл Марксийн хийсэн хамгийн том нүгэл бол хүн төрлөختнийг шашин бол хар тамхи шүү гэж айлгангуудаа нийгмийн тогтолцоор оруулж ирэнгүүтээ нэг нийтийн төлөө хийснийхаа ревю гэжүүлээ ийм хачим гаргаж ирээд за ингээд жинхэнэ коммунизм социализм гэдэг хар тамхиар хүний оюун санааг хордуулсан. Хамгийн нүгэлтэй хүний тоонд орд юм билээ шүү. Тэр эдийн засгийн идүүгээчлэгдсэн замнал гэдэг ном би юуны Маркс Гаузны ном би тэрэн дээр Карл Марксийн тухай байд тэрийг уншаарай. За ингээд өөрчлөлт авчрахын тулд татварыг бууруулбал, заллин багасгавал, төрийн үрэлгэн байдлыг арилгачихвал, зарим хөтөлбөр төслийг танахад л одоо улс орон аврагдана гэдэг бол том эндүрэл. Тийм учраас урт настай болж игэл дандаа үргэлжилж байх тийм одоо рационал буюу эрүүл сарвал тийм хундамн дээр улс орныг одоо босгож зохицлох хэрэгтэй. Данхар төрийн тогтолцоог тэр чигээр нураахгүй бол явахгүй. Данхар төрд ямар ч ёс зүй ёс суртахуун байдгүй. Одоо харж байгаа үстэй бүр дисгэ байгаад ерөнхийлөгч нь хүртэл ёс зүйн хууль гаргана яана гэнэ үү? Их хурлууд гишүүдээ эргүүлэн татна матна гэдэг ингээ эргүүтэд байж байгаа шүү дээ. Энэ данхар төр, энэ хүнд суртал, энэ луурын сэтгэлгээ, энэ хуйлдааны сэтгэлгээ байгаа учраас л эдийн засаг, хүний амьдрал бүх юм баргар бүрхэг байгаад байгаа. Тийм учраас олон хүн буруу зумраа, олон хүн альтруизм руу галтарч байна. Олон гайгүй чинэлэг юу гэсэн компаниуд картел болж байна, клиент болж байна. Энэ ч л хөгжил биш. За ингээд данхар төр бол өөрөө нурах зам нь зурааж байна. Тэгээ нурах замд нь бүү саад хий. Сонгогчд хөөрхий өөрсдийнхөө одоо буруу сонголтод муу хүн төрд байгаа бол муу сонгогч байгаа гэсэн үг. Тэгээ энэндээ одоо политод зайлвал хайрагдчих байж нэг юм ухаар болтгой гэж хэлэх байна. Мэдлэггүй зуданд нэрвэгдэх юм бол тарих бохирдно. Тарих бохир байх юм бол мэдээлэл, хуурамч мэдээлэл давтна, худал үгэнд үнэмшин, үг зөөж, үс зузаална, атаархлаар бивэнийг хөнөөнө. Ийм ёс суртахуунгүй үйл явцаас л одоо холдох хэрэгтэй юм аа л гэж бодож байна. Тэгээд үгэн жаргаж тарих бохир бол нүд бохир харна, тарих бохир бол ам бохир ярина, тарих бохир бол чих бохир сонсон, тарих бохир бол биеийн эрүүл мэнд хүртэл муудна. Тийм учраас тарихны бохирдлоос салах, тарихны ботгорлоо арилгах хэрэгтэй, тарихны зунгагаан арилгах хэрэгтэй. Энэ тарих угаана гэдэг яриад байна. Тарих угаачвал энэ чинь сайхан болчих шүү дээ. Үсмсээ угаачаар ингээ сайхан болдог гэж тэрнтэй адилхан. Тарих бохирдноо.
тарих ховонд бохирдно, тарих худлаа мэдээлэл зунгахтна. Тарих атаачтөнд ботгорно, тамхины одоо бохинг ботгорчоор онгойлгодог. Ядаж гаансаа ботгорлыг онгойлгодог хэрнээ тархиныхаа ботгорлыг арилгадаг хүн гэдэг бол үнэхээр эмгэнэлт. Тийм юм аа. За тэгээд оюун санаанд нь сэв суусан сонгогчид бол одоо буруу сонголт хийдэг. Тэр сонголтын гайгаар бол одоо өөдөн хайсан чулуу өнөөмүү сонгогчдын толгой дээр уннаа. Өөдгүй төр өөрөн уюудна. Маань яваад мэх. За баярлалаа.